2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр мөнгөний бодлогын асуудлаар ээлж бусаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. 1. Бодлогын үг 0.51 чигээр нэмэгдүүлж 12.5-д хүргэх. 2. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн үе хэмжээг 0.51 чигээр өсгөж 14.5% хүргэх шийдвэрийг тус гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцийг зорилттой түвшинд буцаан тогтворжуулах, инфляцийн хүлээлтийг удирдах, үнийн өсөлтийн 2 дахь нөлөөг хязгаарлах зорилготой юм а. Шийдвэр гаргахдаа гадаад дотоод эдийн засгийн өнөөгийн нөхцөл, инфляцийн эрсдлийн төлөв болон бодлогын хариу арга хэмжээний шаардлагыг нухацтай үнэлсэн болно. Олон улсын орчинд геополитикийн хурцтмал байдал, эрчим хүчний үнийн хэлбэлцэл нь гадаад инфляцийн дарамтыг нэмэгдүүлж байна. Үүний эсрэг олон төв банкуд бодлогын үгээ цаашид өсгөх хүлээлттэй байна. Дотоодод шатхууны үн болон нийлүүлэлтийн доголдол нь шууд үнийн өсөлтөөс гадна тээвэр үйлчилгээ, бусад барааны өртгөөр дамжин суур инфляцид нөлөөлөх эрсдлийг нэмэгдүүлж байна. Дотоод орчинд нийлүүлэлтийн шокоос шалтгаалсан инфляц сүүлийн 5 сарын турш нэмэгдэж 2026 оны 7 дугаар сард улсын хэмжээнд 13% хүрлээ. Нийт инфляцийн 6.51%-ийг дотоодын хүнсний үн, 1.21%-ийг шатхууны үн, 0.81%-ийг төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнийн өсөлт тус бүрдүүлж байна. Суур инфляц 2026 оны 7 дугаар сард өмнөх сараас 0.81%-ээр нэмэгдэж 6.9% хүрсэн нь нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт зөвхөн тодорхой барааны үнээр хязгаарлагдахгүй, үйлчлэгээ болон бусад барааны өртөгт дамжин нөлөөлж эхэлж болзошгүйг харуулж байна. Ийм дам нөлөө өргөжвөл инфляцийн хүлээлт тогтворжиж, үнийн өсөлт илүү удаан хадгалагдах эрсдэлтэй тул бодлогын урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Махны үнийн хувьд үндэсний баяр наадмын дараа нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор буурч эхлээд байна. Энэ сараас мах болон хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэх, хүнсний инфляц буурч тогтворжих хүлээлттэй байна. Дотоодын шатхууны үн 2026 оны 7 дугаар сард нэмэгдэж АИ92 автобензин 250 төгрөгөөр, АИ92 евро автобензин 200 орчим төгрөгөөр, АИ95 автобензин 63 төгрөгөөр тус өссөн. Цаашид ойрох дорнодод үүссэн геополитикийн зөрчилдөөн 2026 оны сүүлээс айжмаар намжиж газрын тосны дэлхийн зах зээлийн дээрх үн алгуур буурсаар 2028 онд зөрчилдөөнөөс өмнөх түвшиндээ ойртно гэсэн хүлээлттэй байна. Бидний тооцоололоор нэмэлт нийлүүлэлтийн шок үүсэхгүй тохиолдолд инфляц алгуур буурч эх онд зорилттой хүрээнд орж тогтворжих төсөөлөл хэвээрээ байна. Гэхдээ өмнө дурдсанаар геополитикийн тодорхой бус байдлаас шалтгаалan шатхууны нийлүүлэлтийн хязгаарлалт удаан үргэлжлэх, гадаад үн эрчттэй өсөх тохиолдолд инфляц төсөөлснөөс эрчимжих эрсдэлтэй. Эдийн засгийн өсөлт 2026 оны эхний 5 сард 7.3% гарлаа. Уул уурхайн салбар болон түүнийг дагсан тээврийн салбарын идэвхжил өндөр байгаа нь эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэж байна. Харин уул уурхаагаас хамаарал багатай салбаруудын өсөлт харьцангуй нам түвшинд хадгалагдаж байна. Экспортын орлого нэмэгдснээр төлбөрийн тэнцэл оны эхний хагаст 567 сая $, ашигтай гарч гадаад валютын улсын нөөц түүхэн дээд 7.9 тэрбум доллар төрж үлдсэд байдал сайжраад байна. Тодорхойлбол экспортын орлого оны эхний хагас жил 58% өссөн бөгөөд нүүрсний экспорт 51%-аар, засгийн баяжмлын экспорт 97%-аар нэмэгдээд байна. Харин энэ оны эхний улиралд ахисан импорт 2 дугаар улиралд эргэн эрчимжлээ. Үүнд нефтийн бүтээгдэхүүний төлбөр, уул уурхайн машин механизм болон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн нь гол нь нөлөөлсөн байна. Цаашид геополитикийн нөхцөл, түүхийдийн үн, гадаад эрэлт, төсвийн бодлого болон дотоод бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилт хэрхэн өөрчлөгдөхөөс эдийн засгийн төлөв ихээхэн хамаархаар байна. Иргэдийн инфляцийн хүлээлт 6 дугаар сард явуулсан төвөр судалгаагаар инфляцийн гүйцэтгэлтэй уялдан нэмэгдсэн байна.
Энэ нь үнийн өсөлт тодорхой бараа үйлчилгээний хүрээнээс давж эх 12 сарын инфляцийн зорилтоос өндөр байна гэсэн болгоомжлол иргэдийн дунд нэмэгдэж байгааг харуулж байна. Инфляцийн хүлээлт инхүү өсөх нь аж ахуйн нэгж, өрхийн үн, цалин хэрэглээний шийдвэрт нөлөөлж нийлүүлэлтийн гаралтай анхны шокыг илүү өргөн хүрээтэй удаан үргэлжлэх инфляц болгон хурах эрсдэлтэй. Иймээс мөнгөний бодлогын хариу арга хэмжээ нь зөвхөн одоогийн инфляцийг бууруулах бус инфляцийн хүлээлтийг зорилттой түвшинд тогтворжуулахад чиглэж байгаа юм а. Энэ нөхцөлд мөнгөний бодлогын хороо нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт өргөн хүрээний инфляц болж даамжрах, инфляцийн хүлээлт тогтворгүй эрсдлээс сэргийлэхийн тулд бодлогын төлбөрийг чангаруулж шийдвэр гаргасан болно.